Найз нь инглээ сая өвөл ингээл хүүхдүүд амар өвдөн штэ. Тэгэл миний хүүхд баг мөлхөөл. Тэгээ би чинь ихнэлгсэн яаралтай тусламж руу миний хүүхэд яаралтай гэж орилол орсохгүй. Үүдээр дөнгөж ороод яарад явах те болж байгаа юм чи те. Бүр за та төрүүлээд ороор гэ те. Ингээ бүр ямар ч амар хүүхд ирдээ. Тэгсэн жил гарч ирснэ. Тэр зоос залгсныг оруулаадах гэл заяа бүр. Йоо ямар амар юм бэ гэд бүгд ухраал нэг очроор ухраал те. Тэгсэн чинь дахиад нэг гарч ирснэл тэр нойлын шингэн залгсныг оруулаадах гэл ямар амар ходоод энэ уучт юм л ч те. Бүр хоёр алхам ойшилж байгаа юм чи те. Ор гэд. Тэгээ бүр оруулахаа болиод тэгэл би нэг юм ажигсан чинь иш чаавас тэнд байгаа хамгийн хэрэгцээгүй хүмүүс бол аав нар л байна. Хүүхэд нь хидтэй гингүүд аа. Юу нүцэнгүүд гэл үрсэрсэн. Хэд тоног халуурсан гэдэг хайраа гэл ирд мэдж байгаа юу чалгацсан. Хүүхдээ бүтнээр хийн гэсэн чи миний өрөө бүтнээрээ юу илээ гэж зөөрийг ямар ч хэрэггүй манаарэ гэл тэ. Тэгээ нэг юм таксидууд хувцсны үлгөр болох л үүрэгтэй чаавас. Тэгэл би чи чаавас гэж бодож ирсэн чи энэ жинзээ аав нар ч өөрчлөгчж. Өө ямар гоё хүүхдээ өөрөө тэрж орж ирд юм заяа. Миний охин 4 сартай. Тэгээд ааш цан тогтун өчигдөр 3 удаа халуураад халуурах болгонд нь би нурофен өгөөд анифро өгөөд бөхсрүүн биферон хийсэн байгаа юм чи. Оо ямар амундаг ингээл дээ. Гэсэн чи эмчний ирээд чагнах гэсэн чи та чагнараа бүлээс гсэн болов миний хүүхд бас эмчээс трама авчих болов гээд би ёо. Би тэд бүх шоконд орсон кино үзэж байгаа юм шиг хараад байгаа шүү дээ. Юу очроо мартцсан. Тэгэл тэгсэн чи за гэд би бас санаа зовд юм эмнэлэг эмчээс anxiety-тэй болчул яана гээд амьдралд анх удаа ийм юм байж болдг